За бүгдээ сайн байцгаана уу? Сайн амарцгааж байна уу? За Christmas баяр өртөж байна. Үүнтэй зэрэгцээд нэг оныг бид нар үдэж, нэг шинэ он руу бид нар хамтдаа алхаж явах гэж байна. Тэгэхээр эзний ивэл өрөөл бэлгсэн ард үлдэж байгаа 11, 12 сарынхаа эзэнтэй хамт өнгөрүүлсэн өрөөлтэй сайхан цагуудыг дурсан санаж талархсан, ирж байгаа оноо хамтдаа төлөвлөсөн маш чухал сар руу бид нар хөл тавьж байна. За ер нь 19 он эхлээс ахгуулаад их л хурдтай явчих шиг санагдлаа надад бол. Саяхан л эхэлжсэн санагдчихэв. Тэгсэн чинь нэг мэдсэн чи дуусч байна шүү дээ. Одоо бол сүүлчийн раунд эхэлж байна шүү дээ. Тэгэхээр аюулгүй хурдан өнгөрсөн байна. Гэхдээ энэ ард үлдэж байгаа 19 оны туршид ямар нэгэн байдлаар амьдралд нь ямар нэгэн сайн зүйл болсон хэн нэгэн байна уу? Байна. За байгуул эзэнт нэг сайхан талархъя. Ард үлдэж байгаа дуусах байгаа юм. За дэлгэцэн дээр сургаалын хэсгийг өгөөрэй. За өнөөдөр бид хамтдаа их сонирхолтой сэдвээр эзний үгийг хамтдаа суралцсанаа. Энэ дэлгэцт ажиллахгүй байгаа юу? Мөчи? Энэ? Битгий. За өнөөдөр бид хамтдаа их сонирхолтой сэдвээр суралцсан. Christmas баяр ойртож байна. Christmas баяр ойртож байгаа яг энэ цаг мөчтөд зэрэгцээ. Christmas баярын эргэн тойронд болж ирсэн үйл явдлуудаас бид хамтдаа суралцсанаа. Эхлээд бүгдээ хамтдаа хэсэгхэн зур нүдэнганаад надтай хамт таныг залбираач гэж уриалж байна. Өнөөдрийн сургаалаас болоод таны амьдрал дээр эзний ирүүл асгархолтгой гэсэн тэр сэтгэлээр хамт залбираасаа. Хамтдаа залбирая. За надтай хамт намайг дагаад эзэн хэлээрэй. Их эзэн минь ээ. Танд талархъя. Миний залбирал гуйлтанд хариулж. Миний амьдралд санаа тавьж. Надад ивэл ирүүлв. Харамгүй хайрлалт баярлалаа. Хариу нэхээгүй хайрлаж. Намайг хайрлалт баярлалаа. Бүхнийг захирдаг. Агуу бурхан эзэн. Энэ өдөр та өөрийн үгээр миний оюун бодлыг, зүрх сэтгэлийг, амьдралыг дүүргэж өгч. Би сэтгэлээ нээж байна. Амьдралаа нээж байна. Та ерөөлөн асгаж өгөө. Авч эзэн Есүсийн нэрээр. Амен. Амен. Өнөөдрийн үгнээс болоод таны амьдрал дээр маш олон зүйл өөрчлөгдөх болтугай. Амен. Бүгд хамтдаа Христийн эзэн мэндэлсэн баяр ойрцоор байна гэж хажууд байгаа. Яг баруун зүүн гарт сууж байгаа өнрөө хараад илээ. За энэ сар бол энэ Christmas баяр орсон. Их гоё сар байна. Christmas баярыг дэлхийд даяар янз бүрээр тэмдэглэдэг. Филиппинд бол 10 сарын 1-ээс ахгуулаад гацуур модод шимээл өдөр-өдрөөр нөгөө модонд тоглоом нэмэгцээр 12 сарын 25 гэхэд хот тэр чигээрээ Christmas баяр бэлэн болсон байдаг. Солонгост бас эхнэр бит хоёр байх үед Солонгос ч гэсэн 11 сар гэхэд ер нь Christmas баярын уур амьсгал орчихсон. За харин монголчууд бидний хувьд бол Christmas баяр зарим талаараа шинэ ойлголт хэдэн Christmas баярыг Христгэлтэй байгууллагууд буюу дэлхийн зүүн байгууллага дээр нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хоёр христгэл байгууллага байдаг ч тийм ээ. Нэг нь Эмонг, урд нь Игэл телевиз гэж байсан. За нөгөөх нь болохоор гэр бүлийн радио. За энэ хоёр байгууллага маань болохоор Монгол даяар ямар нэрээр, ямар тодтголоор танилцуулсан бэ гэхээр хариу нэгтгэхгүй хайрын баяр гэж. Нэг ийм үг сонсч байсан юм байна уу? Хариу нэгтгэхгүй хайрын баяр гэж. Тэгэхээр ямар ч хариу нэхэлгүйгээр бурхан хүн төрлөختний авралын төлөө цорын ганц хүүгээ хорвоо ертөнц рүү илгээсэн. Энэ зүйлийг бид эргэж санаж дурсаж талархахдаа жил болгоны 12 сарын 25-ныг Christmas баяр гэж тэмдэглэдэг байна. Тэгэхээр Христийн эзэн мэндэлсэн баяр ойрцоор байна. За тэгэхээр өнөөдөр бид та бүхэнтэй яг энэ Christmas баярын сар эхэлж байгаа, Christmas баярын уур амьсгал эхэлж байгаатай зэрэгцүүлээ 12 сарын туршид Christmas баяртай холбоотой номлолыг хуваалцсанаа. Харин өнөөдрийн номлолын сэдэв болохоор бэлэн бай гэсэн сэдвээр хамтдаа эзний үгнээс суралцсанаа. За бэлэн бай гэж хэлье бүгдээ. Бэлэн бай. Англиар бэлэн бай гэвэл юу гэнэ юм? Be ready.
Бүгдээрээ гадгаадаар нь нэлээ амар гоё юм байна шүү дээ. Be ready гэж хэлээ. Би зүг хэлсэн үү? Be ready. Зүг. Зүг. За бүгдээрээ хэлээ 3 И. За монголоор ч гоё юм байна да. Бэлэн бай гэж. Одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Израилийн жижигхэн хот болох Бэтлехэм эхэзэн Есүс мэндэлсэн. Харин яг энэ Бэтлехэм болсон үйл явдалтай холбоотойгоор бид хамтдаа өнөөдөр бэлэн бай гэсэн сэдвээр эзэн үгнээс суралцсан. Харин энэ үйл явдлаас олон зуун жилийн өмнө хүн төрлөختний аврагч хорвоо ертөнцийг бүтээсэн тэр агуу бурхан хүн төрлөختний аврагчийг Израилийн Бэтлехэм хотод илгээнэ гэсэн эртний зөвнөлөөр явж байсан байна. Яг хэлэгдсэний дагуу ертөнцийн эзний гайхамшиг төлөвлөгөө биелэн болж ертөнцийн эзний амлсан аврагч зөвнөлийн дагуу энэ хорвоо дээр мэндэлсэн. Яг энэ зөвнөлтэй холбоотой хэд хэдэн чухал баримтуудыг бүгдээр харъя. Мика номын 5 дугаар бүлгийн 2 дугаар эшлэл. Яг энэ эшлэл бичигдэх үед Есүс эзэн мэндэлэхээс 700 гаруй жилийн өмнө бичигдсэн мэдэгдэл байна. ертөнцийн эзэн өөрийн зарлага буюу эртний иш үзүүлэгч болох Мика гэдэг хүнээр дамжуулаад ингэж хэлсэн байна. Харин Бэтлехэм Эфрата хэдийгээр чи Юдагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч миний төлөө Израилийг захирахныг нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй гэж хэлсэн. Израилийг захирах, цаашлаад бүх хорвоо ертөнцийг захирах, мөнхийн эзний өмнөөс Израилийг удирдан чиглүүлэх тэр агуу удирдагч Бэтлехемд төрнө гэж Мика илэрхийлсэн байсан гэсэн. Харин энэ хэлэгдснээс 700 гаруй жилийн дараа эзэн Есүс амлагдсны дагуу, зөвлөгдсөний дагуу Израилийн Бэтлехемд мэндэлсэн байна. Бас нэгэн ишлийг бүгд хамтдаа харъя. Исаия иш үзүүлэгч Исаия номын 7-гийн 14 дээр ингэж хэлсэн байна. За бүгд хамтдаа уншъя. 3 И. Тийм учраас эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтэн нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлээд түүнийг Эммануэль гэж нэрлэнэ гэсэн. Эммануэль гэдэг нэрний утга учир нь бидэнтэй хамт буй бурхан гэсэн байна. За бүгдээ дагаад хэлээрэй. Бидэнтэй хамт буй бурхан. Хорвоо ертөнцийг бүтээсэн тэр агуу бурхан хүний биеийг өмсөөлөн дэлхий дээр ирж өөрийн бүтээл дундаа орших болно гэдгийг Исаия номын 7-гийн 14 дээр ийхүү илэрхийлэн бичиж байна. Бас нэгэн ишлэг бүгд харъя. Исаия 9:6. За хамт уншъя. 3 И. Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүүг өгнө. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жон гэж дуудана гэсэн. Хэний төлөө хүүхэд төрнө гэж хэлсэн бэ? Таны төлөө. Хажууд ах トゥ эсрэг хараад хэлье. Таны болон миний төлөө аврагч төрнө гэж хэлж байжээ гэж. Тэр зүгээр энгийн нэгэн хүүхэд байсангүй. Исаия иш үзүүлэгчийн хэлсний дагуу түүний мөрөн дээр засаглал байна гэж хэлсэн. Тэгээд түүний нэрийг гайхамшигтай зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жон гэж дуудана гэсэн. Яг ингэж зөвлөгдсөний дагуу хүн төрлөختний аврагч одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Давидын хот болох Израилийн Бэтлехэм мэндэлсэн байна. Бэтлехэм гэдэг үгний утга учир нь юу вэ гэхээр энэ талхны гэр гэсэн утгатай үг. Талхны гэр. Харин их сонирхолтой. Талхны гэр гэж нэрлэгддэг энэ хотод амийн талх болсон эзэн Есүс мэндэлсэн байна. Иохан номын 6-гийн 35 дугаар ишлэлээр ингэж хэлж байна. Есүс тэдэнд амийн талх бол би байгаа юм аа. Над руу ирдэг нь үлсэхгүй, надад итгэдэг нь хизээж цангахгүй гэж хэлсэн. Талхны гэр гэж нэрлэгддэг энэ хотод хүн төрлөختний сүнсний амьдралын үнэний цангаар болсон, үлсгэлэн болсон тэр сүнслэг үлсгэлэнд дарахын тулд бүх хүн төрлөختний ирж хайгаад байгаа үнэнийг илэрхийлж, ирж хайж бидэрч байгаа тэр үнэнийг олох чиглүүлэгч нь болохоор амийн талх болсон Есүс ирсэн. Яг л ингэж зөвлөгдсөний дагуу энэ гайхамшигтай явдал одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Израилийн жижигхэн хот болох
Давидын хот Бэтлехемд болсон байх нэ. Бэтлехем хотын даанч энэ гайхамшигтай үйл явдал бэлэн байгаагүй. Харин өнөөдрийн сургаалын сэдэв бол бэлэн бай. За энэ үгийг бүгдээрээ хэд хэдэн удаа хамт хэлнэ. Хамтдаа хэлээ гурваа. Бэлэн бай. Юу та бэлэн байхын утга учирыг надаар хэлж өгөх мэдчихэж байгаа хаа гэж бодож. Ямар нэгэн зүйл бид бэлэн байвал ямар их баяр хөөр, амар тайван, эсвэл эрсдэлгүйгээр аль зүйлийг давж гардаг байлаа. Хэрвээ сурж байгаа оюутнуудаа бол шалгалтандаа бэлэн бай гэж. Хэрвээ шалгалтандаа бэлэн биш бол яах вэ? Яг шалгалт болдог өдөр бол улаан нүдтэй нөхрөл явна. Хамгийн ихний шинж тэмдэг. Урд оройн шалгалтандаа бэлдсэн гэсэн. Аль эсвэл шалгалтанд ямар нэгэн өөр одоо нөгөө өөрийнх нь уншсан ганц хоёр юм таарч ясаа гэж. Тэгээд бараг залбируулъя гэж штэ. Пастра би нэг 10 одоо юу үрж магтгүй. Гэхдээ би хоёрын л уншсан, энэ хоёр таарахын төлөө залбирч өгөөч гэдэг айгуул ярина штэ. За ийм залбиралд бол би юус оролцохгүй шүү. Үнэн л хэлээ. За ямар нэгэн байдлаар бид ямарваа нэгэн зүйлийг зорж явбал тэр зүйлдээ өөрсдөө бэлтгэх нь үнэхээр чухал байдаг. Тэгэхээр бэлэн бай гэдэг бол бидний амьдралын ерөөсө бүх талбар чухал. За бэлэн байна гэдэг бол ямар нэгэн эрсдэл, ямар нэгэн асуудал ирэх үед салгамж, сандарч, зүхтах биш. Харин асуудалтай нүүр тулж чадах эр зориг, баяр хөөр, хамгаалал бүх зүйл маань болдгоо гэсэн. Тэгээ манай гэр бүлийн хувьд болохоор бага охин маань намайг их олон зүйлд их бэлтгэж байна. Ер нь бол хүүхдүүд төрөхөөр бид нар хүүхдүүдийг хүмүүжүүлнэ гэж эндүрдэг. Үнэн хэрэгтээ тэд л бидний хүмүүжүүлж чадаа гэж. За багмаа төрөнгуудаа намайг хэлсэн үгэндээ дандаа хүрдэг нэгэн болохын тулд санаандгүй байж байгаа надаас амлалт аваад байгаа байхгүй. Айгүй юм. Ер нь айгүй сэргэлэн. Тэгээ эртээр нэг өдөр яасан бэхээр амаа би ингээд уцтаа болмоор байна гэлээ. Тэгээ би тэрийг анзааргүй байна л да. Тэгээ байжсэн чинь та надад утас авцрахгүй байлцсан. Тэгээ би толгоорт огцсон юм байна. Тэгсэн чинь орой яг гэртээ харж явсан чинь утас тугарсан дээ. Тэгээд би утсаа аваад байна уу гэсэн чинь манай том охин зарж байна. Аваа болроо ярих гэдэг. Тэгсэн чинь болроо авангуудаа аав нөгөө утас авчирч байна уу гэх. Орой 9 өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд утас аваагүй. Тэгтээ би гарахтаа толгоо отгол гараавцсан юм байна. Харин толгойд өгснөөс болоод би охиндоо амлалт өгсөн болоо хөрчиж дээр нь охин маань утас авчирсан уу гэдээ асуусан. Цаг ализээ 9 өнгөрч байсан. Тэгээ эхнэр битээр 9 өнгөрч утасны ирэлт гарсан. Тоглоом утасны ирэлт. Тэгээ тоглоом утасны ирэлт гараад ийш явсараа сүүлд нь хүннөө молд байдаг брик хауст ороод. Тэгээ туг нь нэртгий авсан бол хямдхан юм ах байсан л да. Брик хаус утас чинь бас ядж байхдаа айгүй үнэтэй юм аа. Хоёулаас амар гасалж нэг айтайхан үнэтэй утас авлаа. За тэгээд ирсэн тэгээ охин маань харин утас ихлээр аваагүй гэсэн чинь амар өөлсөн байхгүй. Тэрнээс болоод тэр утасны ирэлт гарсан. Тэгээ ер нь бол яаж хийж байгааг ингээд толгойд тохиолчдөг. Тэгээд өнөө өглөө бас өчигдөр бас уцаар нэг юм үзмээр байна гэсэн. Тэгсэн чинь би болохгүйгээд хэлсэн чинь миний өдөөс үрж ирсэн ээ сая ингэсэн шүү дээ. Тэгээд ингээд дуусаа баг. Харин өчигдөр ихнэр битээр юу болсон бэ гэхээр уржигдөр ихнэр битээр охинд зориулаад баг охинд зориулаад ширээ сандал хайж баахан явлаа. Шалтгаан юу гэхээр ширээ сандал авч өгөөд уг нь охин майхантай байхгүй майхан дотор ингээ бүх тоглоом өөрчдөг. Тэгсэн чинь нөгөө майхнаа энэ тэндээс нь цоолсоор байгаа даа майхан уу юу вэ гэдэр болгочих. Тэгэхээр ноёл ярихгүй майхныг болоод оронд нь ширээ сандал тавиад өгчөд зүгээр юм байна да гэж ярьжсэн чинь дундуур орж ирээд тэгээ майхнаа ээж ширээ сандал авъя. Тэгэхээр нөгөө одоо хайханда болоогүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ерөөсөө баян асуусан нөгөөд. За дээр нь бас яасан гэхээр 5 дахь нөгөө охин маань 4 дахь орой ширээ сандал асуугаад хэлсэн. 5 дахь дахиад асуугаад хэлсэн. Яг гэрлээ үрж явсан чинь дахиад уцтай уурсан том охины уцаар ярьж байна. Аав нөгөөдгөө авсан уу гэ. Тэгэл амлсандаа хэлсэндээ үргийн тул битээр баахан явсаар гадаг ширээ сандал авсан. Яг үнийг хэлэхэд хүүхдүүдийг бид нэр хүмүүжүүлнэ гэж боддог. Үнэндээ тэд биднийг ирээд маш олон тал дээр хүмүүжүүлж, сахилга баттай, хэлсэн өмнөдөө эзэн байхад сургаж байна да ястаа нэрээ. Оо юм болтой байна да хүүхдтэй гэдэг чинь. Одоо гэрэлсэн дөнгөж гэрэлсэн хосгоод бэлтгэлтэй байгаараа л гэж хэлээ да. Хүмүүжигднэ та тэгээд яг дагаж дуурайч гээ. Үнэхээр яг тэгэн шүү. Яг ингээд нуруу заатнаар нөгөө галтгооны тэнд очиод нуруугаа ингээд шөргөөгөл бас жоохон махалцсан чинь нөгөө гар мар хүртгөө энэ дээ. Нуруугаа ингээд шөргөөж байгаа харсан чинь нүдний буланд охин маань яг ширээний тэр буланд очсон. Яг өдөө сараад ингээд шөргөөж байна. Тэгээ
би юу сурч байгаа гэхээр хэрвээ би тэр хүүхдийг өөрчилё гэж бодвол би өөрчлөлт хэрэгтэй. Миний хэлснийг биш миний хийснийг л дандаа дагаад. Тэгэхээр охин маань яг намайг олон зүйлээр хэлсэндээ хүрэх гэж амлсандаа одоо хүрдэг нэгэн байлгахын тал дээр Бурханаас нэг одоо энэ дуудлага аваад гэх юм уу даалгавар аваад ирсэн юм шиг айхтар надад тулж ажиллаж байна. За харин үүнтэй би зэрэг зүйлүүд юу хэлэх гээд байна вэ гэхээр альва зүйл бид бэлэн байх нь үнэхээр энэ чухал. Ялангуяа айл хизээний хэлэгдсэн зүйлүүд болох цагт өгж байгаа бол бид бэлтгэх ёстой. Тун удахгүй 19 онд дуусаад 2020 он руу бид хөл тавих гэж байна. Шинэ онд хөл тавихад та хэр бэлэн байна вэ? За дээр нь бас ямарваа нэгэн амьдралд үргэлж дараагийн юм өөрчлөлтийн шат руу бид нэр дандаа үргэлжилж байна. Саяхан мэдэлж байсан охин маань өнөөдөр 14 нас хүрчихсэн байна. Одоо нэг 6-7 жилийн дараа л 20 гаруй жил хайрлаж хамаг зүйлэн зориулсан аав ээж хоёрыг ардаа үлдээгээд огт танихгүй нэг залуутай амьдрал төлөнгөл явах та. Тэр үнд ч бас би бэлтгэх хэрэгтэй гэж бодоод байгаа шүү дээ. Гэх мэтчлэн амьдрал биднийг бэлэн байх маш олон шаардлагууд гардаг. Харин өнөөдрийн сургаалын сэдэв бол бэлэн бай гэсэн сургаалын сэдвээр бид хамтдаа үгийг болцож байна. За тэгэхээр Бэтлехэм хотынхон онцгой үйл явдал бэлэн байсангүй. Угаасаа Бэтлехэм хотынхон түүхийг хэрвээ бид харах юм бол тэнд болсон олон түүхэн үйл явдалд бид бэлэн байгаагүй тухай Библиэд гардаг. Хамгийн ихнийх нь Давид хаан. Израилийн хамгийн агуу хаадын нэг болох Давид хаан. Давид хаан энэ хотод тослогдох үед дээр нь Давидын эмэг их Рут хадам ээж Боацтайгаа Моабын нутгаас эргэж ирэх үед хүн төрлөختний аврагч Христ хийсэн энэ хотод мэдлэх үед энэ онцгой түүхэн үйл явдлуудын алинд нь Бэтлехэм хот бэлэн байгаагүй. За энэ түүхийг бүгдээрээ хэсэгхэн жоохон задлаад харъя. Израилийн хаан тослогдоход Бэтлехэм хот бэлэн болсон байсан. Эртний иш үзүүлэгчдийн нэг болох Самуэль иш үзүүлэгч Израилийн хааныг тослох, томилох даалгавар мөнхийн эзнээс аваад Давидын хот гэж нэрлэгддэг. Дараа нь энэ хот Давидын хот гэж нэрлэгдсэн бүр. Гэхдээ яг ингэж нэрлэгддэг Бэтлехэм хот руу очих үед Израилийн хаан тэнд тослогдох үед Бэтлехэм хот бэлэн болсон байсан. Тэнд хаан тослогдож байгааг хэн ч мэдээгүй. Тэр битгийл Давидын эцэг Есүс. Израилийн хаан өөрийнх нь гэрд өсөж байгаа талаар ч гэсэн ямар ч ажирсан одоо анзаарсан мэдсэн таньсан зүйл байгаагүй. Тэр битгийл өөрийнхөө хүүхдүүдийг Самуэль өрнөөр ахуулсны дараа өөр нэгэн ямар ч одоо хүүхд үлдсэнгүй гэж хэлсэн байдаг. Тэгж угаад гинт сандаг нэг хүү байгаа. Хоньны бэлчээр хон хариулж яваа. Адуу яваад хурдан Давидыг дуудаад иргээд ахнараас нэгийг гүйлгэсэн. Ингээд Давидыг дуудаж авчрах үед Давид дээр Самуэль иш үзүүлэгчээр дамжуулан мөнхийн эзэн тослохоор асгасан. Энэ үйл явдал Бэтлехэм бэлэн байгаагүй. Тэр битгийл Бэтлехемийн алдартай гэр бүлүүдийн болох Есүс бус байсан байна. Мөн итгэлийн эмэгтэй Рут. Энэ яагаад юм хурд яваад байна? Мөн итгэлийн эмэгтэй Рутийг хатан их Наомитайгаа хамт Моабын нутгаас Бэтлехемд нүүж ирэх үед Бэтлехэм бас бэлэн бус байсан. Библиэлд нэр нь дуурсагдсан олон итгэлийн эмэгтэйчүүд дотор харь үндэс нь хоёр эмэгтэй нэр явж байдаг. Ялангуяа энэ хоёр эмэгтэй нэр Есүсийн үгийн бичигдсээр явж байдаг. Нэг нь бол Рут, нөгөөх нь хэн бэ? Рахаб. Израильчууд Йошуагаар өдөрдүүлэн Ерихо хот руу очих үед тэр хотод байсан Рахаб гэж үсгүй. Есүс эзний үгийн бичигт бичигдсэн. Яг ингэж хоёр харь үндэстэн эмэгтэй Есүс эзний үгийн бичигт бичигдсэн. Харин тэр агуу итгэлийн гэж хэлэгдэх Рут гэж тэр эмэгтэй Бэтлехэм хотод ирэхэд хэн ч түүнийг итгэлийн нэгэн байна гэж олж харах нүдгүй байсан гэсэн. Өнөөдөр ч гэсэн Руттэй адил итгэлтэй байхыг Израилийн эмэгтэйчүүд хүсэж хичээж урагшилж байдаг. Рутээс суралцсаар байдаг. Гэтэл итгэлийн эмэгтэй Рутийг ирэхэд энэ хот бэлэн бос байсан. Хэн ч эмэгтэйг олж харж, хэн ч тусалж, гар сунгаж, хэн ч эмэгтэй гэртээ мөрж оруулаагүй гэсэн. Мөн үүнээс гадна яг өнөөдрийн сургаалын гол зүйлсийн нэг болох бүх хүн төрлөختний аврагч их эзэн Есүс Христ
Эртний зөвнөлд айлцсны дагуу Бэтлехэм хотод мэдлэх үед Бэтлехэм хот бэлэн бус байсан. Бэлэн бус байсан гэдгийг би юугаар таавхан тайлбарлах гэдэг вэ гэхээр эзэн Есүсийн яг махан биеийн хувьд аав ээж нь болж энэ хорвоо дээр тусалж авч байгаа гэр бүл болох Йосеф өөрийн хөл хүнд байгаа дүн одоо өнөө маргаашгүй төрөгч байгаа гэргийн болох Марийг дагуулаад Бэтлехэм хот руу очих үед аврагч эзэн мэдлэхээр тэр хот руу ирж байх үед түүнийг угтаж явах ямар ч айл байв. Тэр битгий тэр буудлын өрөө болгоно дүүрсэн байсан аврагчийг багтаах зай байгаагүй гэсэн. Тэгээд аврагч эзэн хаан мэндэлсэн билээ. Малын твшид. Аврагчийг гэртээ багтаах зай байгаа. Тэр буудлын бүх өрөө дүүрсэн, айлууд хүмүүсээр дүүрсэн аврагчийг энэ хорвоо дээр мэдлэх үед түүнийг угтаж явах тав цай тухтаа ямар ч айл дулаан газар тухлах газар байгаагүй гэсэн. Хүндрэлтний аврагч тэгээд малын твшинд мэндэлсэн. Бэтлехэм хотын энэ онцгой үйл явдалдаас бэлэн бус байсан гэсэн. Бурхан таны амьдралд төлөвлөсөн ямар нэгэн онцгой зүйлүүд болохоор яг л барай руугаа явж байгаа мэт урагшилж байгаа. Яг таны амьдрал биелээ болох гэж байгаа тэр үед хэрвээ та бас бэлэн бус байвал, хэрвээ таны зүрх сэтгэл, таны итгэл, таны хандлага бэлэн бус байвал юу болох вэ гэж. Тэгэхээр ах дүүс минь, бид эзэн таны амьдрал хийж байгаа зүйлсэд, эзэн таны амьдралд өгөхийг хүсэж байгаа зүйлсэд, эзэн таныг хувьсган өөрчилж, хэлбэржүүлэхийг хүсэж байгаа тэр бүх ажил би таныг бас бэлэн байгаасаа гэж ятгамаар. Израилийн хаан туслагдахад Бэтлехемийн бэлэн бус байсан. Итгэлийн эмэгтэйрүүд ирэхэд тэд бэлэн бус байсан. Бүхэн төрлөختний аврагч энэ хотод мэдлэх үед тэд бас бэлэн бус байсан. Түүнийг багтаах цай, хүлээж авах ямар ч айл хоосон дэм буудлын өрөө байгаагүй гэсэн. Таны зүрх сэтгэлд Бурхны ажлууд биелэн болоход бэлэн орон цай байна уу? Завгүй гэж гүйсээр байгаад эсвэл мөнгөний араас хөөцөлцөөр байгаад эсвэл лизингийн оронд гүйсээр байгаад юу Бурхны ажил надад дамжин хийгдэг. Бурхны алдрын төлөө би яаж хэрэглэх төлөө гэдэг талаар бодсон, сансан юу ч үгүй байгаа бол таач бас эхэцний хүсэл төлөвлөгөө багтах зайгүй болтлоо энэ дэлхийн зүйлээр дүүрсэн. Нэг талаараа аврагч эзэн мэдлэхээр Бэтлехэм дэрх үед хүлээж авах ямар ч хоосон өрөө байгаагүй адил та бас бэлэн бус нэгэн болсон гэсэн. Тэгэхээр ах дүүс Бурхны таны амьдралд хийж байгаа зүйлсэд сэтгэл зүрхэн итгэлэн бэлтгэцгээе гэж би таныг уриалмаар. Амен. Бэтлехэм хотын түүх бидэнд бэлэн байхыг дахин сануулж байна гэсэн. Тэгэд онцгой үйл явдлуудад түүхэн үйл явдлуудад бэлэн бус байсан. Тэгвэл та бэлэн байна. Өдөр хажууд байгаа ах дүүс рүү хараад асууя. Та бэлэн байна уу? (2019 он) миний хувьд бол үнэхээр ерөөлтэй сайхан он байлаа. Ялангуяа энэ оны сүүл хэсэг, сүүлийн нэг 3 сар бол үнэхээр онцгой 3 сар байна. Тэгэд энэ он эхэлж байхад би яг энэ талаар бол нэг бодоочгүй байсан. Юу гэхээр яг энэ он эхэлж явах үед бол би үйлчлэл болон ажил гэр бүл гэсэн 3 жонглордж байсан. Аль нэгний газар алдчихгүй юмсан гээл айл болох одоо цагаан бүх зүйлээ төлөвлөв. Зарим хүмүүстэй цуглааны хүмүүстэй уулзах цагийг хүртэл бүр яг цагаар нь тавиал. Тэгсэн ч гэсэн заримдаа цаг хүрэлцэхгүй байсан. Харин 2019 оны 7 сараас ахгүйгээр суралцах талаар бодож эхэлсэн. Тэгээд би яг одоо энэ дээр нэлээд сунгагдчихэв. 2019 оны тэгээ 9 сараас эхлээд би чинь оюутан болсон тууж яваа шүү дээ. Та нар маань ер нь мэдж байгаа билүү? Албан ёсоор би бас та нартай хэлээгүй л байна. Тэгэхээр би библийн сургуульд оюутан болчихсон байгаа. Одоо 4 жонглордж байгаа. Яг үнийг хэлэхэд аль нэг нь алдчих гад нэлээд санд руу явж байна л та. Зарим өдөр орой 2 цаг 3 цаг гэж унтчихээн. Тэгээд даалгавраа хийж амжаагүй мөртлөө ядраад ах юм. Одоо даалгавраа ингэж бодохоор. Тэгэл нөгөө багш нар ямар их даалгавар өгд юм бэ? Тэгэл том ном өгч чинь за энэ номыг уншаад 13 утсан бичээд ирээ л үү. Тэгэл би явж байхдаа 13
13-аар хямраад байна. Хажуугаар нь тэгээ ажил байгаа. Өглөө болгон 6 цаг гэж шууд ажилтаа. Дээр нэг сонирхолтой шүү дээ. Би чи ядраад ирэхээр ингээд айгүйх ярьдаг хүн байхгүй. Ер нь бол яриад л ивэл гастр ядраад байгаа юм байна гэж та нар ойлгож байна. Ядарс үед амар удаан амлалт шүү дээ чи. Өчигдөр бас би ядарснаа мэдсэн л яагаад тэр ангийнхантайгаа хичээл дараад хамт хоол идлээ. Бид нэг цаг гаруй хамтдаа суусан. За цаг гаруй хамтдаа суусан би өөрөө цаг ярьсан байлээ. Манай анги бүгдээрээ тойроо суудсан. Би ч дунд нь яриалаа. Нэг мэдсэн чи хоолч дууслаа. Миний ч хоол дууссан. Бас хоол эдэнгээ яриад байгаа шүү дээ. Айгаа яста. Яг өмнө хэлгээд 4 жонглороор одоо жонглорж байгаа болохоор аль нэгний нунагчих гал нэлээ юм болж. Тэгээд эндээс миний ойлгож байгаа зүйл юу гэхээр маш их төлөвлөж зарим зүйлүүдээ бүр ингэж болж тэ ямар нэгэн зүйл рүү орохгүй бол бэлтгэлгүйгээр ямар нэг юм руу орохын асуудлыг яг үнэ хэлээ өөрөө бас туулж явна да манайхаа. Тэгээд та нар маань хэрвээ намайг завгүй гэдэг хариу өгвөл ойлгоорой. Ялангуяа одоо шалгалтын 7 хоног хэлж байгаа учраас ирж байгаа 3-7 хоног бол гэж завсаргүй ингээд даалгавраа суух юм байна. Тэгээд би яг энэ зүйлийг яриад байгаа шалтгаан нь бид ямар нэгэн зүйлийг хэлүүлж болно. Эсвэл ямар нэгэн зүйл рүү сэтгэл хөдлөлт хөл тавьж болно. Харин бодож төлөвлөж бэлдээгүйгээс болоод бид заримдаа яг чухал гэсэн зүйлүүдээ ч гэсэн жонглорж байгаа газар унгаж хагалж байгаатай адил гарц хохирлыг амсах үү гэдгийг бодорой л гэж та бүхнийг бас итгэнэ. Бэтлехэм хотынхан бэлэн бос байсан. Яг энэ түүхийг би бас уншиж байхдаа бодож байлаа. Завгүй гэж гүйсээр байгаа бурхан миний амьдралд төлөвлөсөн зүйлүүдэд илчлэх үед би бэлэн биш байвал яах вэ? Бурхан миний амьдралд ямар нэгэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ямар ч орон зай байхгүй миний гэсэн юмар дүүрчихсэн. Уучлаарай эзэн минь. Эргэж хэл болъё. Дараа жил болъё. Тэрний дараа жил болъё. Эсвэл өөр хэн нэгнийг өөр бэлэн завтай хэн нэгэн рүү очооч гэж би хэлвэл ямар харамсмаар. 2020 онд бид хөл тавихаар бэлтгэж байх үедээ Бурхан таны амьдрал дээр хүссэн зүйлүүдээ төлөвлөсөн зүйлүүдээ хийхэд бэлэн зүрх сэтгэлтэйгээр 2020 онд бэлтгэе л гэж таныг ядах. Эзэн таны амьдрал ямар нэгэн сайн зүйл хийгээсэй гэж бодож байгаа юм байна уу? Байна. Үнэхээр бодож байна, хүсэж байна. Тэгвэл та бас залбиралтайгаар, итгэлтэйгээр бэлтгэх. Цаг хугацаа харамсан сум шиг өнгөрч байна. Бид нар бол яг нэг юм амар ирчилсэн айгүй олон юм нэг дор мөрөөддөг мөртлөө яаж түндэ хөргөө мэдэхгүй тэгээд өгөгдсөн цаг нь хүрэлцэхгүй нэг ийм цаг үед амьдраад байгаа юм шиг санагдаж байгаа үед шүү дээ. Ялангуяа одоо бол цаг хугацаа маш хурдан өнгөрөөд байгаа юм шиг. Тэгээд саяхан л би чинь нэг 10 ил турчлаа гэж хэлсэн. Нэг мэдхнээр буцаад 10 ил гэж. Ямар хурдан дараа гэх юм. Саяхан 19 он эхэлж байсан 19 он дуусчих. Саяхан төрсөн жаахан охин байсан өдөр би Ганбаярында бас өдрийн хоол идсэн сайхан. Өдрийн хоолоор манай гэр бүлийг дайлсанд баярлалаа. Тэгээд бид нар хоорондоо ярьж явахад юу гэж ярьсан гэхээр зулаамаа Джессика саяхан л нэгэн буржхар устай жижигхэн цагаан охин байсан. Одоо юу амар том болцсон. Цаг хугацаа ямар хурдан өнгөрөөд байна гэж ярьж байсан. За таныг 70 жил насна гэж бодъё л та. Ер нь гайгүй 70 наслчин гэж бодож байгаа хүмүүс байгаа үстэй. Хэрвээ таныг 70 жил наслнаа гэж бодвол энэ 70 жилийг яг ингэж нэг хувааж болж байна л та. Та 6 сар гэрлэн дохион дээр зогсоод за дээр нь 8 сар ивэлээ шалгаад 1 жил барьсан тавьснаа хайж явсаа 2 жил залгсан дуудлагыг чинь нөгөө хүн аваасаа гэж хүлээсээр байгаа 4 жил гэрийн ажиллаа гэж гэр орноо цэвэрлэж дээр нь 5 жил оочиг дараалан зогсоод 20 жил унтаж чанаад дээр нь 20 жил ажиллаж 7 жил тоглож 5 жил хувцас өмсөж тайлж хамаагүй олон үстэй хүмүүс бүр олон жил байгаа шүү. 2.5 жил орондоо хөрвөөж дээр нь 5 сар гутлаа үдэж тайлсараагаар 70 жилийн амьдрал дуусаа. Ер нь 70 жил дотор таны хийх ажлуудыг ингэж хуваарлсан.
Ямар богинохон бо яг ингэ бодохоор. Харин Илчил номын 22-ийн 20 дээр завгүй гүйж байгаа амьдрал дундаа жаахан ч гэсэн зогсолт хийгээд энэ чухал ишлийг бид бодоосоо гэж үзэж байна. Илчилт 22-ийн 20 дээр хэлсэн ишлийг. Эдгээр зүйлсийг гэрчлэх тэр нь тийм ээ. Би удахгүй ирнэ гэж айлтж байна. Амен. Ирээрээ эзэн Есүсээ гэсэн. Завсаргүй ажилласаар гүйсээр лизингийн хооронд бужигдсаар байгаа нэг л мэдхнэ эзний дахин ирэлт ирэх үед. Эзэн Есүсийн хорвоо ертөнцийг аврахын тулд ирсэн бол энэ хорвоо ертөнцийг шүүхээр ирэх үед хэрвээ та бэлэн биш байвал яах вэ? Израилийн аврагч, бүх хүн төрлөختний аврагч, Израилийн хот Бэтлехэм мэдлэх үед Бэтлехэм бэлэн бус байсан. Аврагчийг оруулах зайч байгаагүй. Тэр буудлын өрөөнд хүртэл фүүл байсан. Харин эзэн Есүс яг ингэж ирсэн тухайд л Илчилт номын 22 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр хэлсний адил эзэн Есүс дахин ирэх цаг ойрцоор байна. За эзэн Есүс ирэх цагийг бүгдээрээ түр орхиё л доо. Тэгвэл бид бас түүн рүү очих цаг ойрцоор байгаа гэсэн. Томодохгүй бид дахиад нэг нас нэмэх гэж байна шүү дээ. Бөөнөр бүгд нэг нас нэмэх ч ард болтохгүй. Хамтдаа л үтлэн нэг нас нэмэх. Эзэнтэй уулзахад бүх орчлон хорвоо бүтээсэн бүхнийг шүүх эрх мэдэлтэй тэр нэгэнтэй уулзахад та бэлэн үү? Хэрвээ өнөөдөр эзэн ирвэл та бэлэн үү? Эсвэл өнөөдөр таны амьдрал дуусаад та бурхантай уулзахаар очих үед та бэлэн үү? Хэзээ энэ хорвоогоос явахаа мэдэж байгаа юм байна уу? Бага яа. Сайхан амьдрал 80 насныхаа ой дээр ах トゥ төрөсөд ажил зайнараа тойруулж том ширээний ард сууж хоол идэж байгаа. Тэгээд нэг сайхан өвшөөгөл явна да гэж бодож байгаа юм байна. Бодоогүй төлөвлөөгүй бүр зүйлээчгүй өдрөө бид бурхан руу явах болно. Бид өөрсдийнхөө амьдралыг өдөрдөггүй, бид өөрсдийнхөө өдөр хонгуудыг захирдаггүй гэдэг нь энэ шүү дээ. Хэрвээ өнөөдөр таны амьдралын сүүлийн өдөр байвал та бурхантай уулзах бэлэн. Эзэн таныг дуудсан чи заавчлаараа лизингээ тарчаад очие. Эзэн Есүс ирвэл та түүнтэй уулзах бэлэн. Израилийн хот Бэтлехемд эзэн Есүс ирсэн лугаа адил Илчилт 22-ын 20 дээр хэлсэн шиг эзэн Есүс тун удахгүй ирэх бол. Аврагчийг багтаахч зай байхгүй болтлоо. Аврагчийг оруулах ямар ч орон зайгүй болтлоо. Тэд фүүл байсан. Баяр дохиож байсан. Харин эзэн Есүс дахин ирэх өдөр түүнтэй уулзахад эсвэл энэ амьдралаар дуусгаад түүнтэй уулзахад бид бэлтгэж амьдрах ёстой гэдгийг Библи маш олон газар бидэнд ятгадаг шүү. Библийн бас нэгэн газар хэлэхдээ эзэн Есүсийн ирэх өдөр нь шөнийн манааны үед хулгайч гинт турж ирэхтэй адилхан гэж хэлсэн. Ямар нэгэн тийм соёлтой хулгайчтай таарч ирсэн юм байна уу? Сайн байна уу? Одоо эх сарын 2-ны өдөр танахыг ухандаа. Ойр дэх завгүй байгаа. Ингээд дараалал явж байгаа. Тэр үеэр бас гэр орондоо байхгүй байхыг хичээгээрэй. Тэд таарж одоо хоорондоо барилцаж авч янз бүр болоод яах вэ? Ер нь бол ажил дүргийн хуваарийн дагуу эх сарын 2-ны өдөр л танахыг ухаж амжиж байна да. Гэж ярьж байгаа ирдэг одоо хулгайч байдаг болов. Харин эзэн Есүс яг үүнтэй жишилж зөөрлүүлэхдээ зэрэгцүүлж ярихдаа яг л хулгайч гинэтхэн орж ирээд гэр оронд байгаа үнэтэй зүйлүүдийг хулгай хийж оддгийн адил эзний эргэлтэнд гинт байх болно. Тэгвэл бид яах ёстой юм бэ? Бэлэн байх ёстой гэсэн. Бэлэн байх ёстой. Хэрхэн яаж бэлтгэх вэ? Яаж бэлэн байх вэ? Би нэг багшлыг уншиж өгөөд өнөөдрийн сургаалын цаг өндөрлөж байна. Матай 25 дугаар бүлгийн 31-ээс 46. Хэрхэн яаж тэгвэл бид бэлтгэх юм бэ? Эзэн Есүс өөрийнхөө дахин ирэлтийн талаар Матай номын 25 дугаар бүлгийн 31-ээс 46 дээр ингэж хэлсэн. Хүний хүү алдран дуурсан бүх тэнгэрлэгч нарынхаа хамт ирж сүр жавхлан синтидэн залрах болно.
Бүх үндэстэн өмнө нь цуглаж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио баруун ямаагаа зүүн талд байлгав. Тэгээд хаан баруун талд байгчдад хэлхэн эцгээр минь өрөөгдөгсдөө наашир ертөнцийн сүрээс та нар бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсан ба. Учир нь та нар үлсэж байхад минь та нар надад идэх юм өгсөн, цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, нүцгэн байхад намайг хувцалсан, өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь надад ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түнд эзэн бид хизээ өлсөд байхыг тань хараад хооллож цангахад тань уух юм өгсөн бэ. Хизээ бид харь хүн байсныг тань хараад урьж оруулан нүцгэн байхыг тань хараад хувцалсан юм бэ. Хизээ бид өвчтөй байхыг тань хараад эргэж шоронд байхыг тань хараад очсон юм бэ гэх болно. Тэгэхэд хаан тэдэнд үнэнээр би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дор нэгэнд ийм үйлдсэн бол надад хийсэн хэрэгэ гэж хэлнэ. Тэгээд тэр зүүн талд байгчдад хандан хараагдагсаа надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрч нарт бэлтгэсэн мөнхийн галд ор. Учир нь та нар үлсэж байхад мань идэх юм өгөөгүй, цангаж байхад мань уух юм өгөөгүй, харь хүн байхад мань урьж оруулаагүй, нүцгэн байхад мань хувцлаагүй. Өвчтөй ба шоронд байхад мань намайг эргээгүй гэж хэлнэ. Тэд мөнлээд л эзэн хизээ бид таныг үлсэж цангаж харь хүн нүцгэн өвчтөй шоронд байхыг тань хараад танд үйлчлээгүй юм бэ гэх бол та нар эдгээрийн дорд нэгэнд нь ийм үйлдээгүй бол надад ч үйлдээгүй хэрэг гэж хэлнэ. Тэд мөнхийн шийтгэлд харин зөвхт нь мөнхийн аминд орох юм гэж айлтлаа гэсэн. Амен. Өчигдөр манай ангийнхаа яг хоол идэж явах үед нэг цаг ярьсан шалтгаан, би цаг гаруй ярьсан шалтгаан нь яг манай өчигдрийн библийн сургуулийн хамгийн сүүлийн хичээл дээр нэг хэлэлцүүлэг явсан. Тэр хэлэлцүүлэг нь юу вэ гэхээр хэрвээ шуулган дотор их нэртэй хэрнээ өөр эмэгтэйтэй завхаараад байгаа хэн нэгэн залуу байвал цуглаанаас хөөх нь библийн дагуу мөн үү биш үү? Тэгээд ар дээр нь ямар асуулт байсан бэ гэхээр хөөн гэж байгаа нь гэдэг ингээ бахан дугуулсан юм байсан. Яг энэ зүйл дээр би хөөхгүй гэдгийг дугууллаа. Тэгсэн чинь тэрнээс болоод нэлээд их мэтгэлцээ болсон. Тэр мэтгэлцээг үргэлжилсээр угаад хоол идсэн цаг 30 минутын туршид үргэлжилсэн. Яагаад хөөхгүй гэдэг юм та? Тэгээд өөр октоодыг хорвооход байвал яах вэ? Библийн дагуу хөөх ёстой биш үү энэ төр гэл. Би юу ярьсан бэ гэхээр яг би яг өөрийнхөө талаар нөгөө шууд саяны кейстэй холбож ярьж байгаа юм биш. Харин би яг юу гэж ярьсан гэхээр анх би цуглаанд ирэхтэй. Арх уудаг. Бол бүтэхгүй замаар явдаг. Удлаа ярьдаг. Дээр нь бас ер нь базаахгүй удаан характертай нөхөр ирсэн. Тэгтээ намайг цуглаанаас хөөгөөгүй юм да. Тэр битгээл би пастортай сөргөөцөлтөөд асуудал үүсгээд сүмийн хаалгыг дэлэг бүшгэлөөд гарах үед хэдхэн сарын дараа төрсөн өдрөөр маань миний араас зүрхэн шоколад ихлээр хараад юм фалдаа юм зүрхэн шоколад. Гэхдээ би задлаад уйлсан юм да. Бид чиний төлөө залбирсаар л байгаа. Бурхан чамд хайртай шүү. Тэгээд дотор нь бичсэн загтлаас гадна миний дуртай CD-г явуулсан байна. Тэгээд би юу гэж малтсан бэ гэхээр хууль дүрэн биш. Хариу нөхөөгүй Бурханы хайраар хүмүүс намайг хайрлаж байгаа, намайг өрчилсөн. Чуулган яг өнөөдрийн бидний үнсэнтэй адил. Өлсөд цангасан, унаж дороодсон, хаягдаж орхигдсон, хайр халамж дутсан. Тэр нэгнийг ирж хайж олоод хайрлаж үйлчлэхтэр төвлөрн эзний хүлээх учиртай. Бид гой ганган магтаалуудыг эсвэл янз янзын гой сургалтуудыг хийгээд хүлээж болно. Гэхдээ түүнээс ч илүүгээр эзэн өөрөө сануулж, эзэн өөрөө довдолдог зүйл бол бид яавал бэлэн байх юм. Яг л Бурхан биднийг хариу нөхөргүй хайраар хайрлсан шиг Бурханы хүндлэнгээ бусдад яг энэ хайраар үйлчилж эзнийг хүлээдэг чуулган болмоор. Эзэн ирэхэд ямар ч байсан лизингээ дуусгачихъя гэж зүтгэж байгаа хүмүүс аа. Харин эзэн ирэхэд хайрлсан, үйлчилсэн зүрхтэй байвал
эзэн илүү их баярлалаа. Яг өнөөдөр би нэг юмд үнэхээр сэтгэл жахан дундуур байдаг. Хүмүүс амьдрал руугаа бүр хит их төвлөрөөд энэ сүулдэ мэхлэл болдог. Харин бурхан юу хүсэж байгаа гэдгийг сонирхох бус бурхан өөрийнх нь хүсэж байгаад л хариулаасаа гэж дандаа эзний өмнө ирдэг болчихдог. Харин бурхан таныг Есүс таныг яаж хайрласан шиг бусдыг хайрлаад бурханыг хүндэлж хоёр үр сэтгэлээр бусдыг хайрлан үйлчилсээр бэлтгэж хүлээгээсэй гэж ятгах байна гэсэн. Эзэн Есүс ирэх цаг ойртож байна. Крисмас цаг ч гэсэн ойртож байна. Бэтлехэм аврагч мэндэлэхээр ирэх үед бэлэн бус байсан Бэтлехэм түүнийг оруулах цааж байгаагүй. Харин эзэн Есүсийн дахин нэрэлт ойртож байна. Эзэн Есүсийг хүндлэн түүнд таалагдах дүр төрхөөр хамтдаа үйлчилж амьдран эзнийг хүлээдэг хүмүүс болцгоё. Бэлэн байцгаая. Бидний өрөө байгаа шүү дээ, тийм ээ? Honor God, make disciples. Бүгд хамт хэлбэрваа. Honor God, make disciples. Бурхныг хүндлэн бусдыг Христийн хайраар хайрлан дагалдуулж хүлээцгээе. Бид оршин тогтнож байгаа шалтгаан бол ерөөсөө л энэ. Бүгд хамтдаа суудлаасаа залбирая. Эзэн Есүс дахин ирнэ. Тиймээс бид бэлэн байж хүлээе. Эртний Бэтлехэм хотод эзэн Есүс бүх хүн төрлөختний аврагч агуу сүр жавхланд нэгэн ирэхэд Бэтлехэм бэлэн бос байсан. Түүнийг оруулах өрөө байгаагүй, ямар ч хоосон цаа байгаагүй. Харин бид хитрхи завгуудаж, хитрхи энэ дэлхийн зүйлийг эрен хайж хүүхдээ амжилтын араас чаргуулсалдан хөөцөлдөгтөө. Бурхан минь та намайг хэн байгаасаа гэж хүсдэг юм бэ гэж хэлэх сөхөөж байхгүй. Эзний үгийг нээж Библийг унших завч байхгүй. Бурханы өмнө сууж залбирэн эзнийг зүрх сэтгэлийнхаа гүнээс эрен хайх завч байхгүй амьдрал. Бид яг л Бэтлехемтэй адил сул өрөөгүй болтлоо дүүрчихсэн хоттой адил болно гэсэн. Бүх хүн төрлөختний аврагч Бэтлехемд мэдлэх үед аврагчийг оруулах зай байгаагүй адил. Бүх орчлон захирдаг тэр агуу бурхан таны амьдралд таны бодсноос агуу зүйлийг хийхээр таны төсөөлж байгаагаас ч агуу замаар дагуулгаар тань руу ойртон ирэх үед та бас бурханыг сонсохч завгүй бурхан анхаарлаа төвлөрүүлэгч завгүй битгий амьдраасаа гэж ятгамаар. Өдөр бүр бурхан эзнийг хүндэлж Библийг уншиж залбирч бурханыг хүндэтгэн бусдыг Христийн хайраар хайрлан үйлчилж бэлтгэцгээе. Хайр дотор бусдыг дагалдуулж их эзнийг хүлээдэг хүмүүс болъё. Их эзэн удахгүй ирнэ. Түүний эрэлт ойрхон байна. Их эзний сайн мэдээг тунхаглан эзнийг хүлээцгээе. Бэтлехэм хотын түүх бидэнд бэлэн байхыг дахин сануулж байна. Тэгвэл та бэлэн байна уу? Өдрөнөдөө анаад хэсэгэн зур бодъё. Та яг юунаас болж өнөөдөр шаналж байна вэ? Та юунаас болж тавгүй амьдарч байна? Та юунаас болж баяр хөөргүй болдог вэ? Үннийг хэлэхэд та хэд их төвлөрсөн тэр зүйлээсээ л болдог шүү дээ. Би бол хангагдаад дүүргэгдээд бүх юм нь болчихсон хүн бас биш. Гэхдээ бүхнийг бүтээсэн тэр бурхантай алхаж байгаадаа би энэ дэлхий дээр хамгийн баян хүн гэж өөрийгөө боддог. Ямар ч төрөнгөөс ирэхээргүй баталгаа хангалуун байдал. Ямар ч алдар нэр гавьяа шагналаас ирэхээргүй тийм их зүүрлүүлшгүй баяр хөөр ялалт. Ямар ч тав тух тансаг хэрэглэнээс ирэхээргүй тийм их сэтгэл хангаж таныг бүтээсэн бурхантай таазалдах үед ирдэг юм аа. Хэд завгүй энэ дэлхийн зүйлтэй зуралдахдаа хэрэгтэй чухал зүйлүүдээ алдаа гээсэн биш үү? Тэр зүйлтэй таныг баяр хөөртэй болгосон. Тэр зүйлтэй таныг үнэхээр хангалуун байлгах чадчихна. Хэрвээ үгүй бол ах トゥ ус
Яг өнөөдрийн үгийг бодоод бүгдээрээ зүрх сэтгэлтэй өрөө гаргаж эзэнтэй ярих, эзний үгийг унших, үр хүүхдээ эзэнд даатхан залбирах, өнөөдөр болон ирж байгаа өдрүүдэд эзний өдөрт даатхан залбирах, итгэлээр амьд хүмүүс байцгаая. Бүгдээрээ нүдэ ханаад эзний өмнө ирье. Бүгд нүдэ ханацгаая. Яг л Бэтлехемтэй адил би бэлэн биш байгаа юм байна. Дээр нь би харах юм бол эзнийг багтаахгүйгээр энэ дэлхийн зүйлсээр бүр хэд их дүүрчихсэн байна. Үүнээсээ болоод би ядарч байна, цөхөрж байна гэж байгаа хэн нэгэн байгаа. Бүгдээрээ нүдэ хансан чигээр яг ингэж энэ миний тухай байна гэж хүлээн зөвшөөрч байгаа хэн нэгэн байгаа. Та байгаа газраа эзэнд гараа гаргаарай. Эзэн би яг тэр Бэтлехэм байна. Аврагчийг багтаах цайгүй болтлоо дүүрсэн Бэтлехемтэй. Дээр нь ирж хагаад байгаа зүйл маань намайг баяр хөөртэй болохгүй байгааг мэдсэн атлаа. Энэ зүйлийнхаа төлөө хэд их шунажгүйгээр эзэн өөрөө хоосорч, ядарч, цөхөрч, эмтэрсэн. Тэр нэгэн би байна. Харин одоо эзэн тань руу ирж байна. Намайг та дүүргэж. Жинхэнэ амартай баяр хөөр та намайг дүүргэж гэж хүлээн зөвшөөрч байгаа хэн нэгэн байгаа бол эзэн хараасан гар. Тэгээд та өөрийнхөө амьдралаас яг өөрийнхөө намаар эзэнд залбираа. Бүгдээ хэсэг хугацаанд залбирах цаг гаргая. Эзэн минь би зүрх сэтгэлтэй өрөө гаргаж миний амьдралыг та дүүргэж. Би зүрх сэтгэлтэй таныг өрж миний амьдралыг та дүүргэж. Орчлон хорвоо бүтээсэн амьдралын бүх сайн сайхны их сурвалж болсон эзэн та миний амьдралыг дүүргээрэй гэж эзэнд бүгдээрээ үчицэн. Бүгдээ амаараа яг өөрийнхөө амьдралаас эзэнд ярьцгаая. Бүгдээ эзэн залбирая.